За дугуйтай хүн 1 цагт 16 км туулдаг. Харин мотоциклтэй хүн болохоор түүнээс 6 дахин хурдаг. Тэр хоёр А, Б хотуудаас өгтөлдсөн нэгэн зэрэг гарчээ. Тэдгээрийг уулзалтах үед мотоциклтэй хүн дугуйтай хүнээс 480 км илүү туулсан байв. А, Б хотуудын хоорондох цаг олгоч. За энэ А хот, энэ Б хот. Тэр А хотоос дугуйтай хүн гарна. Дугуйтай хүний урд бол 16 км/цаг. Харин мотоциклтэй хүн болохоор түүнээс 6 дахин хурдан гэхлээр 6 дахин урт хэрчим зурх ёстой. За тэгээ заавал зөөрөн зурх шаардлагагүй. За 1 цагийн дараа ихэд дугуйтай хүн 16 км зам дуулна. Харин мотоциклтэй хүн 96 км/цаг дуулна. 1 цагийн дараа гэхэд энэ хоёрын туулсан замын зөрөө нь мэдээж хэрэг 96 км-аас хасах нь 16 км буюу 80 км гэж гарч ирнэ. 1 цагт 80 км-ээр илүү зам туулах нь мотоциклтэй хүн. 2 цагийн дараа ихэд 160 км илүү туулна. Гэх мэтлэн 480 км-ийн зөрөө гарч ирнэ гэдэг бол 480-га 80 тоона гэсэн үг. За тэгэхээр 6 цаг гэж гарч ирнэ. 6 цагийн дотор 480 км-ийн зөрөө гаргасан гэсэн. Тэгэхээр дугуйтай хүн болон мотоциклтэй хүн уулзах хүртэл 6 цаг зарцуулсан гэсэн үг. 6 цагийн турш нэг нь 16 км, нэг нь 96 км цагийн хурдтай бие биерүүгээ ойртсон учраас ойрт хурд нь 112 км/цаг гэж гарч ирнэ. 1 цагт 112 км ойртно. Тэгээ 6 цагийн турш явж уулзсан гэдгээс А, Б хотын хоорондох нийт зай бол 112 км/цагийг үржих нь 6 цаг буюу 672 км гэж гарах нэ.